Таны яг одоо харж байгаа энэ ганцхан дүрсэн дотор нар, сар, гэрэл, маргааш гэд бүгд багтдаг. За тэгвэл хамтдаа задлж үзье. Тусдал нь үзээрэй. Харахад ганц ханз мөртлөө үнэндээ хоёр өөр ханзны нийлбэр байгаа биз? Зүүн талд нь нар, баруун талд нь сар. За одоо жоохон логикоор бодоод үзье л дээ. Эрт дээр үед цахилгаан, нён, лед юу ч байгаагүй. Тэр үед дэлхий дээр хамгийн их гэрэл гаргадаг зүйл юу байсан бол? Мэдээж нар болон сар. Тийм болохоор эртнийхэд дууд нар сар хоёрыг нийлүүлээд хамгийн гэрэлтэй гэсэн санааг илэрхийлж мин гэдэг энэ ханзыг бүтээсэн. Тэгээд энэ ханз нь наажмаар гэрэлтэй, тодорхой, ойлгомжтой гэсэн утгуудтай болсон байна. Логикоор ботсон ч сонирхолтой байгаа зү. Гэрэлтэй үед юм бүхэн тод харагдана. Айдас багасна, зам тодорно, хүн юмсыг илүү сайн ялгаж хардаг. Тэгэхээр ойлгож байна гэдэг санаа хүртэл гэрэлтэй холбоотой болчихж байгаа юм. Тийм болохоор минбай гэдэг нь ойлгох гэсэн үг. Харин цун мин гэдэг нь ухаантай. Өөрөөр хэлбэл ухаантай хүн гэдэг бол юмсыг тод хардаг, ойлгодог хүнийг л хэлж байгаа юм уу да. Одоо харин энийг хардаа. Энэ бол минтен маргааш гэсэн үг. Яагаад вэ гэвэл энэ бол нэг нар өнгөрөөд сар гарсны дараагийн өдөр буюу маргааш гэсэн үг. Өөрөөр хэлбэл гэрэл дахин ирэх өдөр гэсэн үг болж байгаа юм л та. Мөн мин гэд давхарлаад ороод ирэх юм бол гарцаагүй, ил тод, тодорхой гэсэн үг. Харин фа мин гэдэг бол нээлт. Ер нь шин агуу нээлт хийн гэдэг чинь хүмүүсийн харааг гэрэлтүүлж байгаа санаа. Тийм биз дээ. Нээрээ хятадуудын 4 агуу том нээлттэйг мэдэх үү? Цаас, луужин, дайр. За энэ талаар дараагийн бичлэг дээр ярьж өгье. Ийм болохоор ханз гэдэг зүгээр нэг рандом дүрс биш. Цаана логиктой, түүхтэй, бүр философитой. Задлаад ойлгочвол кино шиг л санагддаг. Нэг ойлгочвол дараагийн ханзнуудаа хүртэл таагаад уншчихдаг болдог. Энэ хүрээ бичлэгээ дуусглаа. Bye.